Харайм энэмүүд нэлээд их байдаг. Нэг залууд маш олон бүсгүйчүүд дурлах. Тэр нэгэн залуу дурсан олон охтуудаас нэг нь сонгогддог. Тэгээ нөгөө сонгогдоогүй үлцэн охтууд нь яг юу тохиолддог юм бэ? За би болохоор Too Many Losing Heroines гэдэг анимыг олж аван үзвэ. Энэхүү аним дээр гол дүрийн залуучуудад хаягдсан нөгөө хэд охтууд нь юу болдгийг харуулсан хөгжилтэй аним. Харайм жанрын анимууд зөндөө. Яаж ч юм энэхүү төрөл нь өөрөө хүзэлт авдаг. Яагаад? За яг хөө тэгээд анимыг ярьж өгөн дүгнэлт анализ хийцгээе. Андуурсан гэж хэлэхдээ би андуураагүй. Зөвхөн чамд удаан дарж явуулах том зүрх. Ганц л хийж чадаагүй зүйл чинь намайг ганцаарх. Нокумизу Казухико Казу гэдэг дуудчих. Цайны газар дуртай хайртай новел уншаа сууж байтал Янами Ана гэдэг дуудчих. Нөгөө нэг анимийн гол дүрийн залууд хаягдж таардаг. Тэрийг нь Казугаараа хүүдий ивэтэйгээ бэжсэн чинь Ана нөгөө залуугийнхаа ууж суралт ундаас нь бүр зорччоод шимж бариад уудаг. Яагаад? За яг хуу жинхэнэ амьдрал дээр биш л дээ. Гэхдээ л яагаад? Аним ч гэсэн яагаад? Миний зөхиөлч нь яг гажиг баха. Би л тэгж л бодож байна. Зөхиөлч нь яг яагаад ийм сэтгэхэд яагаад ийм юм оруулна гэж come on. Ямар гэж завхралт нь энэ вэ? Надад тайлбарлаач. За тэгээ мэдээж Ана Казуг харсныг нь мэдэн. Тэгээд л хажууд нь очиж суугаад уг нь би хар багасаа найзсан юм. Дааж тэр намайг хаяад өөрөө охин өгөөд явцсан. Гэт ёстой бутанж өгнө. Казу маань гэж суусаар байгаа таардаг. Казу тайрын түүхөө ярьж байхдаа Казугийн цахиас хамаг хоолыг нь идээд дуусгачдаг. Дараа хичээлийн өдөр нь тэр хоёр таардаг. Казу хоолныхаа төлбөрийг асуудал надад мөнгө байхгүй. Мөнгөний өгөхийн оронд би чамд өдрийн хоол хийж өгье гэж тохиролцдог. Байдаг л анимын асуудал. Ийм зохиолтой байж аним өргөжлөн гэдгийг ойлгох хэрэгтэй. Дараа нь бид Комари Чика болон Цукиноки Кота хоёртой танилцдаг. Тэд бол Казугийн уран зохиолын клубын гишүүд. За яг уран зохиолын клуб мөв гэдгийг сайн хэлж мэдэхгүй нэгтэй ямар ч literature club баха. Тийм. Тэгээд энэ хоёр бас адилхан нэг залууг булаацалддаг. Дааж Чика нь ерөнхийдөө өжигдөх тал руу. Тийм. Яагаад гэвэл Кота хар багасаа найзлаад ирсэн зөндөө учир уруулсан аргаа олцсон охин болохоор. Казу гэртээ ирээд өдрийн хоол хийлэгдэх хүнтэй болчлоо. Ашгүйдэгээд байжсэн чинь Нокумизу Кажу гэд Казугийн дүүн гараад ирдэг. Ахыгаа доромжлоостой гэхдээ ахтай хөөрхөн санаа тавьдаг охин байлээ. Даанч brother complexтэй. Тийм, ахтай амар хайртай. Казу өдрийн хоолоо идэхээр Анатай уулздаг газараа уулзваа. Гэтэл нөгөөдөг чи өдрийн хоол гэж нэрээ үнэхээр бүтэхгүй юм аваад ирчихсэн байдаг. Хөөрхөн муу Казу маань төлөх ёстой төлбөрөөс нь урмын бодоод хасдаг. Хоолоо идчихэд ангитай сууж байсан чинь Лемон гэд бас л гол дүрийн залууд ойлгомжтой хаягдах заяатай охинтой танилцсан. Лемон спортод сайнж үнэхээр мангар. Томо бодож хичээл мичээлээ ойлгодгүй дүнгүй ааштай охин. Ана Лемон хоёр тааралдаад хоёлаа адилхан юм байна. Бидний хизээч гол дүрийн залуус тоохгүй with the power of friendship гэдэг. Азуу амтд. Дараагийн өдрийн хоол бүр хүлдүү будаа өгчлөө манай Казууд. За арай динднэ тооцоо байлгүй дээ гэсэн чинь Казу маань бас л урмын бодоод мөнгөө тооцдог. Яг ингэж байж байсан чинь Ана үнэхээр л хаягдсан хайртай залуу нь өөр нэгэн сонгосон гэдгийг ухамсарлаад нулимс туслуулдаг. Би сая үзэж байгаа л анзаарлаа. Энэ зангаа нь яа гэдэг юм бэ? Хитэн давхар зангаа вэ? Хэлнэ. Нөгөө талд манай Лемон Казутай хамт хайртай залууга клуб руу дагуулж очих талаар ярьж байсан чинь Казу Лемон хоёр хамт өрөөнд гацчихдаг. Ядаж байхад маш халуун өдөр байсан болохоор манай Лемон бүр галзуурчдаг. Галзуураад бүр хуц муцаа тайлж идээд бөө юм болно. Лемон бүр Казу дээр унаж мунаад Казу яг үхэхийн даван тэр хоёрыг гаргаж авдаг. Халуун цөхөөснөө яасан Лемон бүх юмаа мартцсан. Харин Казу бүр байдалд орсон ичээд л суугаад байдаг. Нөгөө хоёрыг эмчин халуунд цөхөлчж өнөөдөр хичээлдээ биш энчээ жоохон амарчих гэдэг. Манай Ана Казуд хоол авчирхаар хурж ирээд анх удаа арай гэж айтайхан хоол өгөө. Тэгсэн нөгөөтг нь Лемонд амсуулаад дуусгачдаг. Дараа өдөр нь Лемон Казу хоёр төлөвлөгөөгөө боловсруулахаар Лемоны крашийг дагуулад Лемонтэй номнууд төр өгөхөөр клубтээ авчирдаг. Цукиноко Кото клубта хүн нэмчих зорилгоор нөгөө хоёрыг чинь хос юм уу? Ёстой гоё харагдаж байна гэж хэлсэн чинь нөгөө залуу нь уушлаарай би найз өхөнтэй байгаа шүү гэдэг. За тэгээ мэдээж Лемон шоконд ороод сэтгэлээр унана. За энэ аним дээр бол та нар угаасаа хаягдж байгаа, режектлүүлж байгаа охтуудыг бүр баруун зүүнгөө харна. Тийм болохоор сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хаягдсан Лемоныг харсан Ана өрөвдөөд хоолн дагуулад орсон чинь өөрийнхөө хаягдсан газар дагуулад орчдөг.
Казу Анаг өөрөө төлөх юм байгаастай гэсэн чинь мэдээж гэж томроод яг төлөх болсон чинь мөнгөгүй дахиад л Казууд үр тавьдаг. Бүр ингээд үр тавиал энэ хүү. За тэгээд энэ хоёр бас уулзаад л байна. Хоолоо эзээр л байна. Өдрийн хоолоо хийлгүүлсээр байна. Нөгөөт нь хог юм хийсээр л байна гэсэн үг. Classic anime. За тэгээ орой болсон чинь нөгөө эмч багш чинь Казугийн эргэн тойронд хайрын гурвалжин төрүүлжин бүр тооцоолоод зурцсан байж идэм да. Маш учирхтүүлэг. Энэний цаана яг юу байна вэ? Дуусгаад алхаад явж байтал багш Лемоныг гүйж байгааг олж харна. Яг тэрхүү мөчөд Лемон Казууд сайн болсон гэж багш маань тооцоолдог. За энэ хаягдсан байхаа охтуудыг цуглуулад өөрөө харийн болгоо хайжлаа да. Казу болон тэдний клубийнхан тренинг кампт явж далайн эрэг энтер дээр очихоор болдог. Энэ юу гэсэн үгийг мэдэж байгаа зү? Beach episode боёо далайн эрэг дээрх анги. Мэдээж анийн болгонд нэг тийм усны хувцас fan service харуулсан анги байдаг. Тэр нь гарах гэж байна гэсэн үг ээ. Training camp-д явах гэж байгааг нь Ана мэдээд клубд шууд ороод хамт явцдаг. За тэгээ манай клубын хэд ёстой сайхан хөгжилтэй үед Лемон Казу хоёр учир ургуулад амждаг. За энэ болохоор клубын дарга. Энэ клубын даргад нь Кото, Чико хоёр хайртай. Гэхдээ энэ дарга нь Котод хайртай. Тийм. Ер нь бол Чика хожигдох нь ойлгомжтой. Би энэ Чика гэдэг нэрийг хэлэхээр яаж ч фанаф боддог. Хөгжилдөж байгаад солиуд молиуд буудуулаад нэлээд хөгжилдөж авнаа манайд. Тэгсэн Чика сэтгэлээ илчилдэг. За даанч мэдээж Кото дарга хоёр ч бие биедээсэн хайраа илчлээд л үерхдэг. Чика хаягддаг. Би яг ингэх болов гэж бодоод исэн. Та нар ч гэсэн бодсон байх. Чика хаягдаад гуниглаад уйлж байхад нь Казу ханиулдаг. Ингэснээр Чика бодолсонаага цэгцлээд клубийнхаа гишүүдтэй төвөггүй учраа олцгоож буцаад аз жаргалтай өдрөдлүгээ буцдаг. За одоо Лемон, Чика, Ана гурван маань бүр албан ёсоор хаягдсан, режектлүүлсэн туслах дөрүүд болцсон гэсэн үг. Гэхдээ Казу байгааг бид санах хэрэгтэй. Казу хичээл дээр байдаг л нэг өдрийг өнгөрүүлж байтал нэг эсэг бүлэг охтуудыг ярьж байгааг сонсчдаг. Манай Ана ч яг үүндээ дүнгүй юм шиг мөртлөө сургууль дотор нэлээд хөөрхөн охиндоо тооцогддог юм байна л та. Тэгээ Казу Ана хоёр өдрийн хоолоор уулзч муулзаа ер нь жогроод байгааг нь хүмүүс харчаад Наана өстө бүтггүй суг гартай найзлаад болзоод яваад байна гэж хэлдэг. Тэрийг нь мэдээж Казу сонсоод имзэглэдэг. Би өгөж байна. Сэтгэлээсээ. Казу тэгээ Ана дээр очиод Ана би чамтай тэгж уулзмааргүй. Надад бити хоол хийжүг. Хоёлаа тэгж уулзахгүй. Энтэр гэждэг. Яа болж зүгшт. Угаас нь наа чи олигтой хоол хийж өгдөг байсан юм аа. Хүлдүү будаа модоо өгөөд л дааж давраад исэн юм аа. Ана маань Казуд нилээн урам хугараад за ойлголоо гэд яваад өгчдөг. Гэтэ мэдээж зөндөө дурсамжууд хамтдаа бүтээч гэсэн үнэхээр л гоё найзууд болцсон байсан юм чин Казуд маань хоосон санагдчихл таарна шүү дээ. Би өгөж байна. Сэтгэлээсээ. Тэгсэн Хакамада гарч ирээд Казу уулзч болох уу гэдэг. За энэ Хакамада гэж залуу болохоор нөгөө Анаг хаяад уйлуулад манай Казуг зовоод байгаа хамгийн том учир бүхий залуу. Ер нь бол хамаг гол асуудлын баатраа л гэсэн үг. Хакамада Казуд за ёстой баярлаа хөшөө. Манай Анаг сайн харж андаарэ. Дэмждэг шүү гэж мэгээд мангартаад ижсэн чинь Ана хурж ирснэ. Хүүе чи яагаад манай Казуг дээрлэхэд байгаа гэж зодтолтоод байна. Хакамада уушлаар Ана би чамайг шинэ хүн олсонд л их баярлаж байгаа юм энэ гэдэг. Гэтэ мэдээж Ана одоо хүртэл Хакамадад сайн. Тэгээд яах гэж ингэж зовоож идэв энэ гээд манай Казуч зүвшт тиншт болооч гэд Казу Ана хоёр маань уучраа олоод сайхан болд юм да. Уучраа олчоод манай хоёр жаал хэдэн үгсэлээ зогсож байтал Казу Ана би чамайг хэлэх чухал зүйл байна. Гэсэн чинь Ана өөрийг нь гуйх гэж байна гэд буруу ойлгочдөг. Яг үүндээ манай Казу чаваас найзууд болъё гэж гуйх гэсэн бэ лээ. Тэгсэн Ана хоёулаа чинь угаасаа найзуудчтэй энэ бүх хугацаанд тэгж бодоогмөө гэд инээгээд энэ анги маань дуустгаа. За ер нь бол анимыг нь тал хүртэл нь ярьлаа. Үзэхэд нийлээ урамтай ани биш байлээ. Амар зовж шал тэнэг домбоо охтуудтай. Манай Казу л хөөрхөн байна. За тэгээ үлдсэн бүх ангийг нь ярихыг хүсвэл энэ бичлэгийг 3000 лайк хүргэцгээе. Бас subscribe дараарай. Хамтран ажиллах байгууллагуудын холбогдороо баярлалаа.